их оронч байгаасаа гэж боддог. Их оронч гэж байгаа нь заавал улс их орон дайн байлтай юм биш л дээ. Их орон гэж байгаа нь бидний иргэн тойрон байгаа ах дүүс, хөрш айл, гудам, талбай, хөдөө гадаа юу гэдгийг Монгол хүмүүс бидэд хамарж байгаа бүх юмыг хэлж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг хайрлаж чадах юм бол бид нар аз жаргалтай явна гэхээс зөвхөн амин хувиа бодоод өөрийгөө болгоод даваа шаарлуулад явах юм бол бид хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй. Тэгээ энэ орчныг хайрладаг, бусдыг хүндэлдэг, бусдын төлөө, нийтийн төлөө санаа зовдөг хүмүүс болосоо гэж боддог юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хөрвүүлээд үзэх юм бол улс төрийн идэвхтэй хэнийг гишүүн болгож байна, хинээр удирдуулж байна, хэнийг сонгож байна. Тэр нь өөрт нь, үр хүүхдэд нь дараагийн үед нь юу хийх юм гэдгийг анзаардаг, мэддэг, судалдаг, зөв сонгодог байгаасаа гэж бодож байна. Тэр улс төрийн идэвхтэй байгаасаа гэж боддог. Тэгэхээр манай охтууд нийгэмд амьдрын шүү дээ. Тийм учраас хамт олон, хамт одоо найзлдаг, найз нөхдөнд ч гэдэг юм уу, бас хамтрах хүрээлэл нь бас зөв хүмүүс байгаасаа гэж хүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нийгмийн бусад иргэд маань, бусад найз нөхөд хамт олон нь сайн хүмүүс, зөв хүмүүс байх юм бол нийтээрээ одоо амар амгалан тайван аз жаргалтай сайхан амьдрын шүү дээ. Элдв асуудал үүсэхгүй байх тийм боломж нь бүрдэнэ. Тэгэхээр одоо өнөөдрийн төвшөнд миний санаа зовж байгаа зүйл бол хүүхдүүддээ бид нар тэгш боломж олгомоор байна. Тэгш боломж гэдэг нь бүх төрөлд одоо жишээлбэл хамгийн наазах нь боловсролын салбарт манай хүүхдүүд сайн боловсролтой болоод идэг. Бусад хүүхдүүд маань магадгүй тэгш боломжгүй байдлаас болоод ямар нэгэн боловсролын чухал эд эсүүдийг дутуу авчих юм бол наазах нь харилцааны соёл, бусдыг ойлгох чадвар, хүндэтгэх чадвар гэд энэ болгон дутуу өгчжүүл тэгээд нөгөө нийгмийг бүрдүүлэх тэр эд эсүүдийн хооронд зөрчил, асуудал үүсэх ийм боломж хөрсөн одоо бүрдчихнэ. Тийм болохоор би нийгмээрээ тэгш боломжтой, тэгш ялангуяа дундаж давхраг маань маш зузаан өндөр байгаасаа гэж хүсдэг. Тэгээ энэ ч утгаараа бас зөвхөн электорат эвсэл мөрийн хөтөлбөртөө боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн тогтолцоо, ажлын байрыг бий болгох гэх энэ салбар болгоны асуудлыг мөрийн хөтөлбөртөө маш сайн тусгасан тэгш боломжийн төлөө бид нэр хүчтэй зорж ажиллахаар төлөвлөсөн байгаа. Энэ бол ерөөсөө хүүхдүүдийн маань нэрэнд л байгаа юм л. Нэгдүгээр сэтгэл сайтай, хоёрдугаарт итгэлтэй, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, дээрээс нь бусдын итгэлийг даадаг. Тэгээд эрдэм номтой, тэгээд бэлэг оюун арвин ийм хүмүүс болоосай гэж ингэж хэлсэн. Миний дөрөв хүүхэд нийлэх юм бол одоо нэрээрээ бол хинт ч дийлдэхгүй ийм агуу амьтад байх ёстой гэсэн ийм санаатай байгаа юм. За би 3 хүүхэдтэй, 1 хүү 2 охинтой. Тэднийгээ би ирээдүйдээ өөртөө итгэлтэй, өөрийнхөө дуртай юмыг мэддэг, хүсдэг зүйлээ мэддэг, хүнлэг, энэрэнгүй зөв хүн болоосай гэж хүсдэг. Дээрээс нь одоо бидэнд маш их дутагдж байгаа зүйл бол Монгол улсаа, эх орноо хайрладаг тийм хүмүүс болоосай, Монгол улсын иргэн болж төлөвшөөсэй гэж хүсдэг. За би 2 хүүхэдтэй, залуу аав, одоо 36 настай. Одоо бидний хүүхдүүд бол Z generation гэж бас нэг ойлголт бий болж байна тийм. Бид нар бол X generation, Y generation гэдэг явах. Дэлхийн нийтээр бол Z generation-ийнхэн бол илүү технологи суурилсан мэдээллийг маш хурдан боловсруулж авдаг болсон байна. Өөрийнхөө хүссэн мэдээллийг хаанаас авдаг болсон байна. Тийм учраас дэлхийн бүх хүүхдүүдэд тулгарх ирээдүйд 10 жил, 20 жилийн дараа тулгарх ганц л асуулт бол байгаль экологийн тэнцвэргүй байдал, цөөлжилтийн асуудал байгаа юм л та. Бид нэг дэлхий дээр амьдарч байгаа шүү гэдэг ийм сэтгэл зүрэхтэй, ийм зүйл дээр өөрсдийнх нь одоо майнд нэгдэж идэг юм байгаас гэж бид нэг төсөж байгаа. Зөвхөн электорат эслээс бол мөрийн хөтөлбөр төвшүүлж байгаа боловсролыг хүртээмжтэй нэг жигд болгоё гэж байгаа. За энийг бол хамгийн түрүүнд гэр оролцооны хүүхдүүдэд бол хамгийн түрүүнд хийж байгаа маа. Энэ бол англи хэлтэй бол бүгдөө нэг дэлхийн хэлээр нэг хэлээр ярьдаг болгоё гэж байгаа. Энэний төлөө бол миний хувьд бол гэр ороолыг сонгож авч энэ нь одоо хөгжлийн хөтөлбөрөөр бол хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Зөвхөн гэж байгаа нь боловсролын асуудал биш, сайн сайхан сэтгэлийн асуудал биш, хувь хүний чанарын асуудал биш юм аа. Энэ бол зөв хандлага. Аливаа асуудал жижиг ч өнө, том ч өнө бүх юмд хандж байгаа тэр хүний хандлага чинь өөрөө зөв, хүнийг зөвөө буруу гэдгийг тодорхойлдог. Тэр зөв хандлагатай байх юм бол тэр хүн ямар ч асуумжтай байж болно, өндөр нам, хөшин залуу ямар ч байж болно. Зөв хандлагатай байх юм бол хийсэн үйл болгоно нь зөв юм руу явдаг. Ингэж сайн сайхан нийгэм бүрдэн, ингэж сайн сайхан
амьдрал бүрднэ. Тэгэхээр зөв хандлага бол зөв бүхний эхлэл юм аа. Тэгэхээр зөвхөн электрод эвслийн гол цөм болсон дэвшиж байгаа болон зөвхөн электрод эвслийг дэмжиж байгаа хүмүүс бол зөв хандлагатай яг ийм зөв хүмүүс. Мэдээж зөв хүн гэдгийг маш олон тодтголоор илэрхийлж болох байх. Би зүгээр энэ удаа хэлэхэд өөрийн гэсэн зоригтой, зоригынхоо төлөө тууштай, маш хөдөлмөрчөөр ханддаг ийм хүнийг бас зөв хүн гэж хэлэх юм болоо гэж байна. Тэгээд зөв хүн гэдэг бол бас бусдад олгогдсон боломжийг булаамгүй байгаа. Яагаад би ингэж хэлж ийнэ гэхээр жишээлбэл улс төрчид биднийг одоо бусдыг анзаарахад юу вэ гэхээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэж байна. Гэтэл тэр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан юуны төлөө байгуулсан юм? Нөгөө бичил, жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүстэй санхүүгийн маш одоо зардал өртөг багтаа зээлийн хүн 3% жилийн ийм боломжоор хангахын тулд бий болгосон шүү дээ. Гэтэл яасан байх нь бодит байдал дээр нөгөө эрх мэдэлд хүрсэн хүмүүс маань өөрсдөө зөвхөн өөрийн хамааралтай компаниудаа энэ зээлээс олгоцсон байна. Тэгэхээр энэ нь бол тэр шийдвэрийг гаргасан үүнд хамаарсан улс төрчдийг би зөв хүн гэж хэлж чадахгүй. Одоо ямар хүнийг зөв хүн гэх вэ гэдэг. Сэтгэл зөв болвол сэтгэл нь зөв хүн болвол ёсон зөв, үйлдэл нь зөв. Тэ? Сэтгэл зөв байж бодол зөв болно. Бодлоос үйлдэл гарна. Үйлдэл зөв болвол бусдад сайн сайхан хандна. Тэ? Мэдээж одоо улс төрд орж байгаа хүмүүс, улс төрч болох гэж байгаа хүмүүс ямар хүн зөв хүн бэ гэвэл хамгийн нэгдүгээрт бол ёс суртахуунтай байх хэрэгтэй, тийм. Суур хүмүүжил гэж ярьдаг. Тэр суур хүмүүжилтэй хүмүүс байх хэрэгтэй. Дараа нь бол нийтийн төлөө, одоо нийтийн ашиг сонирхлын төлөө зүтгэх гэж байгаа хүмүүс. Тэгэхээр нийтийн төлөө хамтын үнд зүйл, хамтын одоо мэдрэмж, хамтын эрх ашиг гэдэг энэ том эрх ашигаа ойлгодог. Тэр том эрх ашигын төлөө хүч оюунаа зарцуулахад бэлэн ийм зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй, чин сэтгэлтэй байх хэрэгтэй. За зөв хүн гэдэг бол бид нар шин чанараар нь бодох юм бол маш амархан тодорхойлж болно. Хулгай хийдэггүй, худлаа ярьдаггүй, тийм ээ. Хүнлэг, инэрэнгүү. Гэтэл яг үнэндээ зүрхэндээ дотроо зөв хүн гэдэг бол хизээч хувирдаггүй. Дотоод өөртөө үнэнч байдаг. Дотоод сэтгэл нь үргэлжил зөвөөрөө, хүнлэгээрээ байдаг ийм хүнийг хэлнэ. Ямар нэгэн эрх мэдэлтэй болоод, эсвэл эд хөрөнгөтэй болоод төрхөн хувирж байгаа бол энэ бол зөв хүн биш. Зөв хүн хизээч хоёр нүр гаргаж чаддаггүй. Одоо жишээл ингээд сонгуул болж байна. Тэгэхээр сонгуульд инээгээ таниагаа, тийм ээ, таныг хайрлаад бараг л одоо ээж аав шиг ч болоод л явдаг. Гэтэл тэр хүн өмнө нь ч гэсэн тэгэж яваад 4 жил таг мартаж байгаа бол энэ хүн зөв биш. Зөв хүн хизээч хувирахгүй л байх хэрэгтэй. За зөв хүн байхын тулд мэдээж нэг Монголын нэг үг гэдэг гэрээсээ төрөө зас гэдэг. Эхлээд гэртээ та зөв хүн мөн үү биш үү? Зөв гэдэг ойлголтыг эхлээд өрх гэрлөө оруулах хэрэгтэй юм байлээ. Өрх гэр бол зөв байх бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө зөв литератур хөдөлгөөн бол бодлогоо гадаа ажиллаж байгаа. Хоёрдугаарт нь зөв хүн байхын тулд би өөрөө ямар байх ёстой? Зөв зүйлийг уриалдаг, зөв зүйлийн төлөө зүтгэдэг, зөв хүрээллийг бий болгодог. Тэгээд үргэлж зөв зүйлийн төлөө лайк дардаг байл би зөв гэж хэллээ. Улс төр гэдэг нь өнөөдрийн Монголд байгаа шиг улс төр биш юм аа. Хэрүүл урвал биш, хоорондоо талцж байгаад маргадаг зүйл өрдөөсөө биш. Энэ бол нийтийг, нийгмийг хөршөө хамт байгаа хүмүүсээ сайн сайхан болгохлоор уралддаг, тэрнийхээ төлөө саналаа дэвшүүлдэг ийм талбар юм л да. Тэгэхээр улс төр гэж байгаа нь бусдын төлөө санаа тавих хэлж байна гэсэн үг. Бусдын төлөө санаа тавих хүн өөрийнхөө төлөө санаа тавьж эхлэх юм бол энэ бол буруу тишээ явна. Өнөөдрийн Монгол улс яг эсрэгээр тийм болцсон байна. Улс төр гэдэг нэрийн дор бусдын төлөө биш, өөрийнхөө төлөө, бусдын төлөө юм шиг дүр эсхийг улс төр гэж ойлгож байна. Хамаг асуудал энд байгаа юм. Зөвхөн электрод эвсэл бол яг Монгол улсыг хөгжлийн дараагийн шатанд гаргах тов тодорхой ээж бүрэн хөтөлбөртөө. Хамгийн гол нь тэрийг хэрэгжүүлэх мэдлэгтэй, боловсролтой, эх оронч, чин сэтгэлтэй зөв хүмүүсээс бүрдсэн эвсэл. Энэ бол жинхэнэ шин төрлийн, шин цагийн Монголыг шин газар авиж улс төр. Улс төр гэдэг энэ ухагтхууны ойлголт бас манай нийгмийн иргэдийн дунд нэлээд хоцрогдсон байдалтай байгаа юм болов уу гэдэгт би их санаа зовдөг юм. Яагаад вэ гэхээр жишээлбэл би ингээ улс төрч болоод сонгуульд оролцоод явхад өчигдөрхөн би Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаа явж хахад
Яах гэж улс төр рүү орж байгаа гэж надад асуусан. Тэгээ би хэлсэн л дээ. Нэгэнтээ би ингээд өөрийгөө боловсруулсан 20-од жилийн ажлын туршлагатай маш олон жил судалгаа хийсэн судалгааныхаа үр дүн нийгэмдээ танилцуулаад ялангуяа шийдвэр гаргагчид бодлого боловсруулагчдад хүргэсэн судалгааныхаа үр дүн зөвлөмжийг гэтэл бидний бодлоор миний бодсноор юм явахгүй байна. Гаргасан зөвлөмжийг маань оруулахгүй байна. Тэгээ эргээд бид нар би ч гэсэн иргэн хүн бусад маань ч гэсэн нийгэм маань иргэд тэгээд сонгосон улс төрчтэй бид нар сэтгэл ханамжгүй маш их аз жаргалгүй нийгмээ байнга бухимдсан нүдээр хардаг болсон. Тийм учраас бид нар дотоодод гадаадад боловсрал эзэмссэн маш их эрч хүчтэй зорилгоо ийм томоор томьёолж чадсан хүмүүсийн хувьд улс төрт ороод манайх шиг ийм эдийн засгийн байгалийн хүний нөөцийн баялагтай энэ улсаа өнөөдрийн түвшнээс маш өндөрт гаргах ёстой. Өнөөдөр манай тогтолцоо бурангуй арчилсан бус манай арчил дүр эсгсэн гажуудсан арчил болоод байна. Тэгэхээр бид нар нийгмийн бүх гишүүддээ хөгжиж дэвжиж амжилтанд хүрэх боломжтой тийм тэгш боломжтой нийгмийг л бүрдүүлэх ёстой. Тэгш боломж гэдгийг бол тэгш хуваарлан бүгдэнд нь мөнгө өгнө гэж ойлгож болохгүй. Зөвхөн хичээсэн зүтгэсэн хүн амжилтанд хүрж болдог тийм нийгмийн төлөө бид нар явах ёстой. Энэ бол манай намын одоо үзэл санааны суурь буюу социал демократ үзлийн үндэс суурь. Миний хувьд бол улс төр гэдгийг юу гэж харддаг гэхээр бид нар бүгдээрээ мэдж байгаа улс төр гэдэг бол эрх мэдлийн төлөөх тулаан. Энэ эрх мэдлийг тэгтээ яах гэж авах гад байна вэ? Хэний төлөө юу хийхин тулд авах гэж байна вэ гэдэг хамгийн чухал. Тэгвэл тэр эрх мэдлийг дагаад хариуцлага ирдэг байх хэрэгтэй. Өнөөдөр улс төрт ямар хүмүүс гарах ёстой вэ? Улс төрийг ямар хүмүүс хийх ёстой вэ? Тэгвэл тэд Монгол улсынхаа иргэн бүрийг сайн сайхан амьдруулахын төлөө баялагийг зөв зохистой удирдах чадах тэгш боломжийг бүх иргэндээ өгч чадах тэр бодлогыг тодорхойлох чадвартай хүмүүс улс төрч байх ёстой. Улс төрийг тэгж хийх ёстой. Хогтой гудамж хоосон амьдралаас залхсан залуучууд бол хүний нутагт ингээд хар ажил ихээр ойчилж байна. Хүнээ мартсан, хөгжлөө мартсан 4 жил сонгуульд өгөхөд ирэхээр иргэндээ маш хайртай болдог ийм улс төрчдийг бол залуучууд бол таньж байна. Залуучууд завхарлыг одоо уучлахгүй өршөөхгүй байна. Эдгээс өөр ид шидгүй болчихсон дарга нарын эхнэр хүүхдийн цайны мөнгөнд бидний одоо 1 сарын цалинтай тэнцэж байна. Тийм учраас энэ өөрчлөлтөөс бол залуучууд залхаж байна. Энийг өөрчлөхийн тулд залуучууд завхарлыг зогсоож чадах юм байна л гэж харж байгаа. Би өөрөө яагаад хүн намыг сонгосон бай гэхээр илүү бодлого ярьдаг, илүү боловсрол дээр түшгэлсэн ийм залуучууд нэгдсэн болохоор би хүн нам зөв электорат хөдөлгөөнийг сонгосон юм аа. Намдаа 100 саяыг хандвалчаад тий намдаа 500 саяыг хандвалчаад татвар төлөгчдийнхээ мөнгөөр ус төрөө хийж байгаа ийм хүчнээс бол би татгалзаж илүү зөв зүйлд нэгдэж байгаа ийм ус төрийн шинэ хүчнийг бол дэмжих гэж орж өөрөө бас сонгоойхон дүрт нэрээд хичүүлээд явж байна. Тэгэхээр сонгуул гэдэг бол Монгол улсын өөрийнхөө гэр бүлийн ах トゥ найз нөхдийн өөрийнхөө төрж амжааг байгаа хүүхдийнхээ хувь зайг тэр хүмүүс даатгах жаа гэсэн үг. Тэр зөв хүмүүсээ сонгох юм бол бидний ирээдүйд зөв байна. Буруу хүнээ сонгох юм бол зөв юм хүлээх ямар ч утгагүй. Хэрвээ бид нар өнгөрсөн сонгуул шиг өнгөрсөн 30 жил шиг сонгуул хийгээд байх юм бол сонголт хийгээд байх юм бол өөр юм хүлээх ямар ч утга учиргүй. Өөр сонголт хийж ижил өөр юм хүлээн. Зөв сонголт хийж ижил зөв юм хүлээн. Ирээдүйдээ итгэх итгэл чинь нэмэгдэхгүй, та нарын боломж нэмэгдэхгүй, улам хязгаарлагдсаар байх болно шүү гэдгийг бас хэлмээр. Өнөөдөр төсвийн мөнгө зам барихад зориулагдсан бол замандаа л зарцуулагддаг байх ёстой. Тэр зам битий нэмгэрээсээ, битий нарийнхан болоосаа. Энэний төлөө улс төрд орж энийг зөв хийя л гэдэг зорилготой байна. Энийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Сонгуул өгнө гэж байгаа нь ирээдүгөө сонгож байгаа. Ирээдүгөө сонгохын тулд ямар ирээдүг сонгох нь залуу хүн таны гарт байна. Энийг та ирээдүгөө хэн нэгэн даатгалгүй, аав ээжээсээ асуулгүй өөрөө атга, өөрөө шийд.